За сайн байцгаана уу? Хэрвээ танай сургуулийн 10-аас 12 дугаар ангийн сурагчид зураг зүй, за мөн технологи гэсэн хоёр хичээлийг хоёулангийн ордог бол дараах тохиргоог хийхийг анхаараарай. За SCCS дизайн зураг зүй технологи гэсэн хичээл татагддаг. Үүн дээрээ зураг зүй ордог багш нарыгаа тохируулж өгнө гэсэн үг. За харин 90 имээрээс салдаг буюу тэд бүлгээр ордог технологи гэсэн хичээлийг эхнүүдэл дээрээ сургалтын менежер маань заавал хичээл нэмэхээр нэмж өгдөг гэсэн үг. Дизайн технологи гэсэн нэршлэр нэмэгдэнэ. За эхлээд менежер маань хичээлийн нэр зэс рүү ороод зөвхөн ахлах анги дээр энэ тохиргоо хийх учраас бүрэн дунд боловсролоо сонгоод за тэгэхээр үүн дээр дизайн технологи хичээл нэмэх гэдэг автоматар засаг гарч ирээд үүн дээрээ дарахад эхлээ 10 дугаар анги дээр нэмж байгаа учраас хадгалах төвчлөрийг дарна. За би тухайн бүртгэлийг хичээлийн нэмчихсэн учраас бол хичээл бүртгэлтэй байна гэдэг мэдээлэл гарч ирж байна. За ингээд тус бүрчлэн 11 дугаар ангиа сонгоод дизайн технологи хичээл нэмэхгээ хадгалах төвчлөөр дарна. За мөн 12 дугаар ангиа сонгоод дизайн технологи хичээл нэмэхгээ хадгалах төвчлөөрөө тус бүрчлэн анги болгон дээрээ нэмж өгнө. За үүний дараагаар багш зэс рүүгээ ороод багш нар зэс рүүгээ орсны дараагаар тухайн дизайн технологи буюу дэд бүлгээр ордог 90-ээр нь ордог 2 багш дээрээ хоёулан дээр нь энэ дизайн технологи гэдэг хичээлээ заана гэж тохируулж өгөх шаардлагатай. За ингээд тухайн технологийн багшийн нэрний артал тийм үзэгний зураг байгаа. За үүн дээр дараад сургалтын мэдээлэл рүү ороод за анхаарах зүйл бол бүрэн дунд боловсрол гэсэн энэ хөтөлбөрийн түвшин маань заавал идэвхтэй буюу чек гэсэн байх ёстойг анхаараарай. Хэрвээ чекгүй бол үүнийг чеклээд та хадгалах төвчлөөр дарах ёстой. За ингээд дизайн технологи нэмэх гэсэн энэ цэнхэр цэсэн дээр дараад за бүрэн дундаа сонгоод 10 дугаар ангиа сонгоод дизайн технологи чеклээд хадгалах төвчлөөрөө дарна. За ингэснээр багшийн заах хичээл бүртгэгдэж байгаа. За дараа нь мөн ижилхэн 11 дугаар ангиа сонгоод чеклээд хадгална. 12 дугаар ангиа мөн ижилхэн дизайн технологи хичээлээ 12 дугаар анги дээр бас нэмэх шаардлагатай учраас ингээд анги тус бүрээрээ энэ багшийн заах хичээлийг ингэж бүртгэж өгнө. За сая бол аз жаргал буюу эмэгтэй технологийн багш дээрээ бүртгэж өгсөн бол одоо та нар маань эрэгтэй технологийн багш дээрээ бас бүртгэж өгөх шаардлагатай шүү. За ингээд үүний дараагаар менежер маань хичээлийн тохиргоог менежерээс хийх, за эсвэл анги удирдсан багш хичээлийн тохиргоог хийхэд тухайн дизайн технологи дээр нь таны бүртгэж өгсөн 2 багшийн нэр нь гарч ирэх болно. За анхаарал хандуулсанд баярлалаа. Багшийн ажлаа аз жаргалтайгаар хийцгээе.